Манай хөтөлбөр өмнө нь амжиж идэхийн тулд бодож олсон Асем уулзалтын талаар Асем Вилла хотхоныг онцолсон. Дээдсүүд өөрсөддөө тансаг хаус эзэмшил газартай болохын тулд Асем гэж үлгэрийг бодож олсон хэрэгэлтэй. Яг нарийн дагуу. Харин одоо тэр мөнхийн зогсоол шахуу зогсож байгаа 43 ширхэг том аврын автобусын талаар баримт хэлье. Уг автобусыг Hyundai компаниас нэг үрийг нь 302 сая төгрөгөөр худалдан авсан хэмээн тайланд дурджээ. Харин их сурвалжуудын мэдээг харуул ийм автобусыг 65 сая төгрөгөөр л авдаг гэв. Зөрүү нь 237 сая төгрөг болж байна. Одоо тэгвэл тэр 237 сая төгрөгөө 43 автобусаараа үржүүлье. 10 тэрбум 191 сая төгрөг болно. Энэ бол автобусны зөрүүнээс унгааж идсэн мөнгө. Ер нь бол эдгээр автобуснуудыг нийт 12 тэрбум 986 сая төгрөгөөр худалдан авсан тооцоо гарлаа. Эцсийн дундаа яг ийм хэмжээний мөнгөөр улсыг дээрэмчихсэн байгаа юм. Учир нь одоо эдгээр автобуснууд бүтэн 2 жил тоосон дарагдан зэврээ твтэж байгааг та бүхэн харж байгаа. Яагаад энэ гоё автобуснуудыг хинч тоохгүй байгаа юм бэ гэж юу? Мэдээч штэ. Тус бүр нь 302 сая төгрөгөөр үнэлээд тайланд оруулчихсан болохоор одоо яг тэр үнээр нь зарахгүй юм бол улсын мөнгө идсэн болчих гээд байна шүү дээ. Ийм галзуурсан өндөр үнэтэй автобуснуудыг худалдаж авах тэнэг бизнесмен олдохгүй байгаа тул тийхүү танктай өшөө шиг мөнхийн зогсоолдоо зогсчиход байгаа хэрэг. Тэгвэл 302 сая төгрөгөөр яг ийм автобус 5 ширхгийг авч болох юм байна. Үүнийг л хулгай гэхгүй юм бол өөр юу хулгай гэх вэ? Нэг автобус авахын тулд цаана 4 автобус идчихсэн байх шүү дээ. Тэр элбэгдэрж гэдэг мангас. Нийтдээ 172 автобус шингээж гдэг асар том хототтой мангас гэж байгаа. Уг нь бол Асем дүүлжилсэн 43 автобусыг 2 тэрбум 795 сая төгрөгөөр худалдаж авах байж. Гэтэл 12 тэрбум 986 сая буюу бараг 13 тэрбум төгрөг зарцуулжээ. Амар тоо байгаа биз? Дээрээс нь Асем гэдэг хадны мангаагаар айлгаж байгаад гайлын татвараас чөлөөлчихсөн. Нөгөө зөрүүнээс нь унгааж идсэн 10 тэрбум 191 сая дээр нь гайлын татвар нэмэгдэж тэр хэрээрээ улсыг охироосон байх нь. Төгсгөлд нь нэг тооцоог дуулгая. Элбэгдэр жилийн өөрчид 199 ширхэг автобус худалдаж авах мөнгөөр ердөө 43 автобус худалдаж авсан нэр зүүгээд хуваан идэж найрлсан байна. Нарийн ярих юм бол Асем уулзалт чинь ердөө л найр шүү дээ. Түүнээс гадна нөгөө олон Prius-тай машинууд хилэм дагуулсан Maybach бензүүдийг яриаггүй байна. Гэвч улсыг мань төлөвсөн элбэгдэрч казино тоглон мөнгө цацаж гадаадаар зугаалan мөнгө шатааж явааг та бид харж байгаа. Түүний харманд Эрдэнэ үйлдвэр бүхлээрээ Эрдэнэ үйлдвэрийн төлөөлөл өдөртөх зөвлөл дархны хард өмөрлөгийн үйлдвэр хөтөл босгонд хэрчгээрээ орсон гэд яриад байвал дуусахгүй их юм би.